Энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлсэн Олимпийн таеквондогийн Аз ТV-ийн аврах шалгаруулах 27 дугаар тэмцээн өчигдөр аль биесээр нээлттэй хэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлтор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Аз ТV-ийн 45 улс орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн 3 төрлөөр хурд хүчээ сорж байгаа юм. Уг тэмцээн зөвхөн медальтнуудыг тодруулах бус мөн 9-р сард Япон улсын Нагоя хотно болох Азийн зууны 20-р спортын наадамд оролцох эрх олгох онцлогтой юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байна. Таеквондогийн Азийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 19-өөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нийтдээ 1300 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд энэ нь эх орноо Аз ТV-д сурчлан таниулах, Монголд таеквондогийн спортыг хүүхэд залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн аврах шалгаруулах тэмцээн ТV-д Олимпийн чансааны өндөр оноо олгодгоор онцлог. Энэ удаагийн тэмцээнд пүмсэ төрлийн 9 дэх, тулааны 27 дахь, пара таеквондогийн 11 дахь удаагийн ангиллаар ТV-ийн аврагуудыг тодруулах юм байна. Энэ удаагийн Монгол улс зохион байгуулагч Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлтор зохион байгуулж Аз ТV-ийн аврах шалгаруулалт тэмцээн маш олон онцлог зүйлүүд болж байна. Хамгийн түрүүлж бол мэдээж энэ тэмцээн маань Олимпийн оноо олгож байгаа. Мөн энэ жил болох Ачи Нагоягийн Азийн наадмын эрх олгож байна. Бас өшөө давуу чанар гэх юм бол одоо Монгол улс болон Азийн урд өрөнд болж исэн Аз ТV-ийн аврах шалгаруулалт тэмцээнүүдээс хамгийн олон оролцогч орон орж байгаагаар бас онцлогтой болж байна. Манай таеквондогийн спорт бол дэлхийд бол маш өндөр түвшинд хөгжсөн. Одоо яг дэлхийд бол 214 орны 150 сая гаруй тамирчид бол таеквондогийн спортоор хичээлж байна. Энэ дундаа манай олимпийн төрөлд бол манай парагийн тамирчид дэлхийн шансааны нэгээр ирмэлж байна. За энгийн тулааны төрлийн тамирчид бол нэг 50 дотор явж байгаа жишээ та. Бөмбөзэний төрөл маань харахаа олимпийн төрөл бус. Гэхдээ бас бөмбөзэний төрөлсөө эхний 2 өдөр яваад өнгөрүүлсэн. Энэ дээр бид нар бол 2 хүрэл медаль хүртлээ. За мөн Азийн наадмынхаа 2 тамирч маань ер нь болцлоо хангалаа. Мөн энэ удаагийн тэмцээнд Монголын тамирчдын ур чадварыг дахин нотолж шинэ амжилтын түүх бичих томоохон боломж юм. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар пүмсэ төрлөөс 2 хүрэл медаль хүртээд байна. Мөн дэлхийн чансаанд манай улсын тамирчин Хөдөлмөрийн Баатар Сүрэнжав, Монгол улсын Гавьяа тамирчин Болгор Эрдэнаар 200 гаруй улс орны 154 сая гаруй тамирчнаас пара төрлийн 1-2 дугаарт ирэмблэгдэж байна. Тамирчдын бэлтгэл сургалтыг бол он гарснаас хойш бид нэр хөдөл таеквондо хөгжлийн төвдөр 44 хоногийн бэлтгэд гараад үргэлжлүүлээд бүгд найрамдагчдад улсын үндэсний шгшогийн тамирчидтай 10 хоногийн Испанийн бэлтгэл хийгээд за эренгүүтээ бид нар үргэлжлүүлээд Дэлхийн зэргийн ерөнхий газрын алтан шонхор сэргээн засаг төвдөр 20 хоногийн бэлтгэл хамрагдаад тэгээ бууж ирээ шууд тэмцээнд одоо оролцоо явж байна. Тамирчдын хувьд болохоор тийм бэлтгэл сургалтын бодлохоор ерөнхийдөө сайн хангагдсан гэж үзэж байгаа. За манай тамирчдын хувьд болохоор эх орондоо зохион байгуулагч байгаа гэдгээр ранкинг 4-өөр ерөнхийдөө ирэмжлэгтэй оролцож байгаа. За өнөөдрийн хувьд болохоор 2 тамирчин маань хүрлийн төлөө тоглох гэдэг одоо ингээд хүлээгээд байж байна. За миний тулаан бол 25-нд би яг тоглолтоо хийнэ. Арай болоог одоо гэлтлээгээд жин дээрээ анхаарал явж байна да. Мэдээж өрсөлдөөнтэй байлгүй яг Узбек, Иран, Казахстан, Энтхэг гээд олон орноос одоо өрсөлдгөөр тамирчид маань ирж бүртгүүлсэн байлээ. Бэлтгэл сургалтаа бид Дэлхийн цэргийн алтан шонхор сэргээн засаг төвдөр бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд 20-нд орж ирээд одоо ингээд тэмцээн маань эхэлсэн сайхан амжилттай явж байна. Өмнө нь манай улсын тамирчид насан туршидтын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнээс нийтдээ 23 медаль хүртэж байсан байна. Энэ нь Монголын таеквондогийн спортын хөгжлийн төвшинг илтгэн харуулж байгаа юм. Түүнчлэн уг тэмцээнд таеквондогийн холбооны ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох Хавьяаслаг Америкчууд шоуны алтан баазрын эзэд бүрэн бүрэлдэхүүнээр ирж таеквондогийн урлаг хүч чадлын гайхамшигыг толилуулсан байна.